Өнөөдрийнхээ мэдлэгийг хийгээрэй. Шинэ үү? Үнсээрээ. Өдөр өглөө юм. Энэ яагаад ийм ойрхоноос бичлэг хийгээд байгаа вэ гэхээр манай медиа коммуникатороор сурсан, ийм контент хийдэг чиглэлээр сурсан ихч маань ойроос хийсэн бичлэг гэж яг нүүрэн дээрээ ингээ фикслэн таарсан бичлэг хүнд илүү их хүрдэг гинэ. Өнөөдөр хэдүүлээ ажилд орох талаар ярилцсан. Гэхдээ өнөөдрөө болохоор арай хөнгөн сэдв буюу цагийн ажилд орох талаар ярилцах болно. Тэгээд миний хувьд оюутан байхдаа оюутныхаа 4 жил ер нь янз янзын цагийн ажил хийж үзснээс хамгийн их надад тусдсан болсон бас би дамар байсан. Тэгээд хамгийн их хийсэн ажил маань панежм буюу 24 цагийн дэлгүүрт ажиллах ажил байсан. Тийм болохоор өнөөдөр панежмд ажил хайх аргын талаар ярилцъя. Би өөрийнхөө туршлагыг ярих юм бол 2020 оноос хойш 2023 оны хооронд COGS 25 тэгээд Ministop 7-Eleven-д нэг хальт ажиллаж исэн. Ер нь баг бүхэл панежмд ажиллаж үзсэн юм байна. Тийм болохоор энэ талаар ер нь бол өөрийн хэмжээнд мэдлэгтэй гэж хэлж болно. Тэгвэл одоо панежмын ажлыг хаанаас олдох юм бэ гэдгээс эхлэе. Ажлын царыг бол бид хэд мэддэгчлэн солонгос хүмүүст цагийн ажил хайдаг хэд хэдэн платформ аппликейшнуд байдаг. Нэгт Альбамун, Альба Чонгу, тэгээд танган дээр болохоор өмнө нь бол хуучин бараагаа зарах аппликейшн байсан шүү дээ. Тэгээд сүүлийн үед ер нь ажлын зар, янз бүрийн зар мэдээ ороод байгаа юм билээ. Тэгээд би бол хувьдаа энэ хоёрыг хамгийн их ашигладаг байсан. Альбамун, Альба Чонгуг хоёроос панежмын ажлыг хайж болдог байсан. За тэгээд панежмын ажлын хувьд болохоор нэгдүгээр сургуульд сурдаг бол оюутан байгаа бол сургуультайгаа ойрхон, амралтынх нь үе байгаа бол гэртээгээ ойрхон газар ажиллах нь хамгийн зөв сонголт гэж би хувьдаа та хэдэд чөчөн хиймээр байна. Цалингийн хувьд болохоор одоо бид хэдий мэдж байгаачлан Солонгосын цалингийн доод хэмжээ буюу чайзайгэн энэ жил их 10,030 байсан баха. 10,030-ыг авна гэсэн үг нэг цагт. Гэхдээ заавал хайж хоряад өөрийнхөө энэ газарт одоо 7 хоногт хэдэн цаг ажиллаж байгаа гэдгээ мэддэг хэрэгтэй. За ажлын зарыг ханаас олчихсан юм чинь одоо цааш нь хэрхэн ажил тэнцэж орох мянжаб буюу ярьцлага өгөх талаар ярилцъя. Тэгээд Альбамун, Альба Чонгуг гэдэг би хоёр аппликейшн байгаа гэж ярьсан шүү дээ. Тэр аппликейшнаасаа ер нь бол панежм гээд хайлт хийчихнэ гэсэн үг. Гэтэ хайлт хийхийн өмнө заавал одоо өөрийнхөө нэр дээрх дугаартай байж иж фонын инжин буюу баталгаа хийх хэрэгтэй. Тэгээд тэрийгэ хийснийхээ дараа хайлт хийхдээ ажилмаар байгаа дэлгүүр байх юм бол тэрийг хайна гэсэн үг. COS, UGS, LGS харин аль нь чамаагүй панежмд ажиллаж хахад болно гэх юм бол панежм гээд хаагаад үзэх нэ. За тэгээд хайлтын үр дүн гарч ирмэгц одоо ихэнх газрууд бол цагаа оруулчихсан байдаг. Ихэнх ч гэж ер нь дийлэнх бүх газрууд ер нь бол цаг хизээ хүн хайж байгаа, хідэн хүн хайж байгаа. Цалин хідв. Тэгээд 7 хоног хэдэн цаг ч юм уу те ажиллах боломжтой байдгүй гэдгээ оруулчихсан байдаг. Тэг бүх нөхцөл тэгээд тавигдах шаардлага нь гэсэндээ хамт байдаг болохоор тэрийг харж агаад би энэ тавигдах шаардлагад нь тэнцэх нү гэдгээ шийдээд хайлтын үр дүнгээс өөр тахирсан тэр зарыг олох нь байна. За үр дүн дундаасаа тохирох зараа орсон болвол мессеж бичнэ эсвэл залгана. За энийг болохоор захирал нь өөрөө бичээд өгсөн байдаг. Тэр зарыг тавьсан хүн тодорхой цагт залгаарай эсвэл энэ дугаар руу мессеж бичээрэй гэж тавиад өгсөн байдаг. Тэгээд тодорхой цагт нь тааруулж залгах аль эсвэл тодорхой цаг байхгүй байх юм бол ажлын цагаар залгах хэрэгтэй. Ер нь бол хүн рүү хит арай залгах мессеж ер нь мессеж бичсэн ч гэсэндээ мессеж бичих бол айгу яаж ч харсан соёлгүй үлдэн штэ тий. Тийм болохоор одоо солонгосын ажлын цаг бол өглөө 9-оос орой 6 байдаг ихэнх компаниуд. Тийм учраас 9-оос 6-гийн хооронд залгах юм уу? Мессеж бичих нь хамгийн зөв байх нь байна. Харин нөгөө хүн чинь тэдээс тэдэн цагийн хооронд залгаарай гэсэн байх юм бол тэр цагт нь залгах нь зөв байх нь гэдгийг санаарай. Мессеж бичихтэй болвол одоо нэг иймэрхүү бичих болно. Би ажилд орох байгаа л нэг иймэрхүү бичих байсан. Завтаа үедээ над руу залгаарай ч юм уу те эсвэл хариу бичээрэй гэсэн агуулгатаагаар мессеж явуулах нэ. Тэрний дараа бол мэдээж
тэр газрын захирал нь өөрлөж холбогдно гэсэн үг. Яг болохоор бидэнд одоо мянжаа буюу ярьцлага авах боломжтой байна гэж залгахад нь гэтээ би энд нэг тip хэлчихье заяа. Гадаад одоо бид нар ч гадаад хүн штэ тий. Гадаад хүний хувьд Солонгос нэртэй байх нь их зүгээр байдаг. Тэгээд одоо мессеж бичлээ гэж бодоход намайг тэр тэгээд Солонгос нэрээр бичээд явуулах нь шүү. Ихэвчлэн хүмүүс ингээд гадаад хүмүүсийг Солонгос хүнтэй яг л адилхан тэр хэмжээнд хариуцлагатай байж чадах, ажил хийж чадхаар байхад гадаад хүн болохоор жоохон ингээд түлхэх гээд байдаг. Өөртөө ч нэг уцаар ярих юм уу, уулзаад үзчих юм бол энэ хүн ямар хэмжээнд хүн юм бэ? Одоо Солонгос хүмүүсийн хувьд болохоор инмүр гэж ярьдаг. Нэг хүний хувьд ямар хүн юм бэ гэдгийг чинь мэдээд авчихна шүү дээ. Тэгэнгүүт мессежний цаанаас мэдэгдэхгүй учраас гадаад хүн гэдгийг чинь нэрийг чинь хараад тэр хүн татгалзах магадлал бий. Өөрлөө чинь залахгүй байх магадлал бий учраас өөрийн гэсэн Солонгос нэртэй болоорой гэж хэлмээр байна. Эсвэл өөр нэг арга байгаа нь тэр альбомун альбо чонгог гэдэг дээр чивон хийх гэсэн хэсэг байдаг байхгүй юу? Тэгэхээр шууд тэрэн лугаа чивон хийх байх юм бол өөрийнхөө тэр альбомун болон альбо чонгог дээрх анкетны хэсгээ зөв сайн бөглсөн байх. Тэгээд өөрлөө чинь залгадагч байсан эсвэл мессеж чинь хариуд мессеж ирдэгч байсан одоо өөртөө чинь харилцаа арай үүсгээд гадаад хүн гэдгийг чинь мэдчихлээ гэж бодъё л та. Ер нь бол миний бодлоор эхлээд нь би бол гадаад хүн байгаа. Тэгээд гадаад хүн авах бодол байгаа юу байхгүй юу гэдгийг асууж хэрэгтэй. Тэгээ би ингээ бас цагаа хай королоо шингүү хийнэ. Тэрэнд одоо таны зүгээс боломжтой юу гэдгээ ер нь бол хэлээд өчөх хэрэгтэй. Гадаад хүн болохгүй гэхий бол одоо арга байж юу? Гадаад хүн гэсэндээ ямар тач уулзаад үзье, ярьцлага аваад үзье гэх юм бол цаг тохирно. Цаг тохирохтой бол ингээд миний бодлоор захирал чинь дар тавьсан хүн ихлээд асуух бах. Хизээ ирэх боломжтой вэ гэд. Тийм тохиолдолд хизээч би хизээчсэн болно гэж хэлж болохгүй. Тэгэх юм бол өөр чинь хийх юмгүй хүн байна л гэж бодно шүү дээ. Төлөвлөгөөтэй төлөвсөн цагаараа амьдардаг хүн бол шаардах хэрэгтэй. Тэгээд миний бодлоор л хэрвээ хизээ боломжтой вэ гэж асуух юм бол нөгөө хүнээсээ асуухаас илүү одоо чиний ажиллах гээд байгаа ажлын цаг байгаа штэ тий. Тэр заран дээр тавигдсан цаг гэсэн үг. Тэр цагтаа очиж уулзах нь хамгийн зөв. Яагаад гэвэл 7 хоногийн чиний өдрийн тэр цаг чинь хоосон байгаа болоод тэр цагтаа ажил хийх гээд тэр газар руу ингээ хүсэлт гаргаж байгаа сте. Тэгингээ бас өөр юм юу вэ гэхээр тэр ажилдаа тэнцэх гэсэн магадлал байгаа штэ. Тэнцнийхээ дараа тэр газар руугаа ер нь бол 7 хоногийн хэдэн өдөр явна гэсэн үгтэй ажиллаа хийхэд бол тэгэхээр урьдчилж тэр газар руугаа явхад хэдэн цаг зарцуулагддаг юм байна. Ямар унаан зөвхөн зүгээр байд юм бэ гэдгийг мэдээж авах байхгүй юу. Зөвхөн ярилцлага өдрөөл яг нэг 2 цагийн ч юм уу цагаа нэлээд хангалттай үлдээж гараад тэгээд хэр удаа явд юм бэ гэдгийг мэдээд авчихсан бол дараа нь ингээд суух унаа чинь тодорхой учраас ажилласаа хийж хоцрохгүй байх нэ. Би хувийн зүгээс л та хэдийг ажиллах гэж тохирсон одоо ажлын зар дээр байгаа цагтаа очиж ярилцлага өгөх нь зөв гэж бодож байна. Тэр зарыг тавьсан хүн тодорхой цаг хэлэх юм бол энэс өөр боломжгүй гэх юм бол тэрэлэн цагуудынх нь аль нэгт нь тааруулж очихоос бол өөр боломжгүй штэ тий. Заавал үгүй би тэг ингээд ажиж болохгүй. Тэгээд бас өөрийнхөө цагийг хүндэлж байгаа хүний цагийг бас юм хүндэлж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байхгүй юу? Тийм болохоор хизээч ер нь альва зүйлд хоцорч болохгүй. Тэгээд би бас яг огт 100% хоцордоггүй хүн гэж бол хотлоо ярихгүй. Хүн болгоно л угаасаа ямар нэг асуудал гарна хоцорч магадгүй. Гэтэ хоцрох гээд байвал тэрийг уурчилж хэлэх хэрэгтэй. Тиймээс ярилцлаган дээр хэрвээ хоцрох гээд ах юм бол яана надад ийм асуудал гарчлаа. Эсвэл ингээ автобуснаас хоцорсон бол би ингээ анхудаа явж үзэж байгаа болохоор автобуснаас хоцорчлоо гэд үнэлээ би тэдэн минут хоцрох юм шиг байна шүү гэж заавд хэлээрэй. Гэхдээ аль болох хоцрох. Ялангуяа эхний өдрөө ялангуяа ярилцлаган дээр хизээж битгий хоцор. Тийм учраас ингээ 2 цагийн өмнө гэрээсээ гараарэ. 2 цагаас хол газар бол угаасаа ажиллаад бимээдтэй гэхгүй. Харилцаагаа ярилцаад ярьцлага өгөхөр очлоо. Ярьцлагын үе шатанд очихдоо юуг анхаарах вэ гэхээр нэгдүгээрт энийг болохоор би анх мэдээгүй. Ирокса буюу анкета өөрөө барьчихдаг. Захиралч нь тэр газрын тэр зар тавьсан хүн чинь хизээж чамайг анкета авчраарай гэж хэлэхгүй. Зүгээр угаасаа Солонгост ярьцлага өгч байгаа хүн байх юм бол өөрөө анкета авч явах нь би өглөө босоод шүдэ угаадахтаа яг адилхан тийм тогтсон зүйл. Тийм учраас анкета бэлдээд өөрөө авч явах нь байна.
Тэр тэгээд анкетын хувьд болохоор нэг тийм ерөнхий юм л байгаад болно. Тэр сургууль сурдаг, тэр сургуулийг эсвэл төгссөн, тэнд амьдардаг гэж 6 наагаад нэрээ бичээд, төрсөн өдөр он сараа бичээд, тэгээд өөрийнхөө хийжсэн юмудаа биччихсэн байхад л болно. Заавал тэгэж нэг юм цаг гаргаж хэцүү юм болгож хийгээд авах шаардлагагүй. Нэг цагийн дотор ч юм уу нэг 30 минутын дотор л хийчихээд болох зүйл учраас тэр ингээд тэрний хэцүү гэж битгий бодоод яваад байгаарэ. Түрүүний хэлсэнчлэн нөгөө хүнийхээ цагийг хөндлөх хэрэгтэй, өөрийнхөө цагийг хөндлөх хэрэгтэй учраас цагаасаа багадаа 10 минут өмнө утсан байх. Ер нь л яг л 10 минут өмнө утсан байхад л зүгээр нэг хэтэрхий эрт очичоор бас ингээд нөгөө хүн чинь илүү бас ингээд солонгос хүмүүс ер нь нэг юм 부담스러운 юмд дургу. 부담스럽다 гэх юм монголоор нэг юм өөрт нь нэг юм хүндрэл учруулсан юм дургу гэх юм уу. Уулзах цагаасаа цаг тохирсон чинь хэтэрхий эрт очихсан байнгут яна энэ хүн яагаад юм эртчихсэн юм бол би одоо цагтаа очиндоо гэж бодож байгаа нь би уулын цагтаа осож байгаа мөртлөөсөө дотроо нэг юм нөгөө хүний хүлээлгэсэн юм шиг мэдрэмж авч байгаа сте. Тийм болохоор орч уулзалтанд 10 минут өмнө очих нь хамгийн тохиромжтой гэж хэлмээр байна. Тэгээ тэрний дараа болохоор зүв боловсон хувцлах. Ингээ бичсэн байгаа болохоос заавал зүв боловсон хувцлах хол шаардлагагүй. Зүгээр л даруухан энгийн хувцлах. Тэгээд тэр энгийн хувцлахтаа хоёр зүйлийг анхаараарай гэж хэлчихье. Хит гэл цал юм өмсөж болохгүй. Бас таавчиг өмсөж болохгүй. Солонгосчууд слипо гэж ярьдээ шүү дээ. Яагаад гэвэл пенажмд ажиллахад таавчиг өмсөхийг хориглодог. Таавчиг өмснө гэдэг чинь ер нь л хөл ингээд гадуураа бүрхүүлэхгүй бэртгэд бэлэн байтал байна л гэсэн үг шүү дээ. Тэгээд бас бороохоор пенажмын шал ингээд маш юм алтраатай гулгамтгай байдаг учраас таавчиг өмсөн ингээд бэртэх эрсдэл тэнд маш их байдаг. Тиймээс таавчгийг бол өмсөхийг хориглодог байгаа. Бас ярьслага өөх гэж очтоо таавчиг өмсчихсэн байвал хинд ер нь нэг тийм он сэтгэгдэл, аятайхан сэтгэгдэл бол төрүүлэхгүй байх гэж бодож байна. Очоод ярьслага өөхтөө танга дуугаар залбаалга тийм тод томрон хүний нүүрлөө харж ярих хэрэгтэй. Гэтэ бас тэрхий ингэ нүүрлөө хараад байвал 부담스러워. Тиймээс нэг юм нүдээ нэг их гүйлгэж болохгүй. Юм яриангаа ингэ өөрлөө нэг хараад, нэг доошоо хараад, нэг дахиад өөрлөө хараад, нэг анкет руугаа хараад талент харж л бэлтгэх юм да. Тийм байх хэрэгтэй. Тэгээ та хэд маань би энүүгээрээ бас өөр нэг юм хэлмээр байгаа нь пенажмд ярьслага өгч сурснараа цааш та одоо илүү өөрийнхөө мэрэгчлэрээ ханагддаг газар ярьслага өгөх болвол хүний сэтгэлд ингээд нийцэн штэ. Тэгэхээр нэг удаа ч гэсэн ингээд амархан зүйлээр ярьслага өгөөд тэгээд хэрвээ тэрэндээ тэнцэх юм бол дараагийн ингээ өөртөө итгэл орж ирдэг байхгүй. За би тэнд тэгжсэн юм чинь энд ч гэсэн би ингэж чадна гэсэн бодол орж ирэх учраас ер нь л ямарваа нэг юм боломж гарч ирэх юм бол бүгдийн туршиж үз хийж үз. Тэгээд зэгцтэй зүв ярих нь байна. Буруу юм яриад явчих юм бол ер нь тэр өгүүлбэрээ гис тусах. Одоо ингээд гадаад хүний зам гэх юм уу? Өөрийнхөө хэллээс өөр хэллээр ярьж байгаа хүний зам болохоор ингээд нэг зүйлийг тайлбарлахдаа нөгөө зүйл нь ингээд нэг нөгөө хүндээ ойлгохдохгүй байгаа юм шиг ингээд харагдаад байх юм бол тэрийг бүр ингээд ойлгуулах хичээгээд байдаг. Тэгээ бүр ингээд хавийн юм яриад хамаад яриад явчихдаг. Хэрвээ ингээд чиний ярьж байгаа юм нөгөө хүн чинь ойлгодоогүй царай ингээд байгаад байгаа юм бол тэрийг гис дуусгаал. Тэгээд өөр зүйл ярианыхаа сэдвийг өөрчлөөд ч юм уу ингээд яриад явах хэрэгтэй. Тэгэхгүй бол хитрхи ингээд нэг юмаа тэгэж ухуулж яриад тахаар бүр ингээд өөрийгөө ингээд муу ярьж байгаа юм шиг солонгос хэлтэй муу юм шиг харагдуулаад байдаг байхгүй юу? Тэгээд нэрээ анкетанда заавал Top Gun-аа авсгаж авч яваарай. Би тэгээд анх ярьслага өгөх гэж очихдоо ингээд ягаад ч юм хүнд асуултууд бодоод явсан нэг юм өмнө ажил хийж үзсэн үү ч юм уу, нэг ажлыг яагаад сонгосон ч юм уу. Яагаад гэсэн мэдэхгүй. Тэгээд яг очиод ярьслага өгөхөөр гайхмаар ингээ яриа өгдөг. Чиний сайн тал юу вэ ч юм уу, эсвэл чиний муу тал бараг ер нь энэ бол хүнд асуултанд орчод байгаа шүү дээ. Энэ талаар ч ер нь нэг асуухгүй. Нэр чинь хин бэ? Солонгост хідүүлээ байдаг вэ? Эсвэл аав ээж чинь юу идэг вэ? Эсвэл ихээсээ хідүүлээ ч юм уу те? Зүгээр л чи өөрийнхөө талаараа хамгийн сайн мэднэ шүү дээ. Өөрийгөө мэдж байгаа л өөрийгөө танилцуулж чадах хэмжээнд байхад л болно гэсэн үг. Тэгээд солонгосчууд ер нь хүн димийг зааж зөвлөх дуртай байдаг хгүй юу? Хэрвээ ингэж асууж байгаа асуултыг ойлгохгүй байх юм бол зүгээр ингэж
ойлгохгүй царай гаргаад чимээгөө суухаас илүү та жоохон илүү амархуугаар тайлбарлаад өгч болох уу? Би тэр үгийг ч ойлгосонгүй гэд хэлсэн байхад дуртай тайлбарлаж өгнө. Тэгээ харин чамайг юм сурмаар юм байна, юм мэдмээр юм байна гэж ойлгох учраас хэрвээ ингээд асуултыг ойлгохгүй ч юм уу ингээд юм захиж хэлэхдээ тэрийг ойлгоогүй өнгөрсөн бол та надад дахиад хэлээд өгөөч би ойлгосонгүй гэж хэлэхэд бол бас одоо менежмент ажиллахад анхаарах хэдэн зүйл байна. Нэгдүгээр тэр захирлын хувьд, тэр менежерийн хувьд өөртөөгөө хамт ажиллах хүн биш тэр дэлгүүрийг тэр хэдэн цагийн хувьд хариуцаж авч үлдэх хүнийг хайж байгаа гэдгийг санаарай. Тиймээс хариуцлагатай хүн гэдгийг харуулах хэрэгтэй. Ер нь би чаднаа л гэж хэлэх хэрэгтэй. Хоёрдугаарт хийж үзээгүй гэж санаа зовох хэрэггүй. Тэгээд уг хүн нь ямар байна гэдгийг хөвчлэн хүмүүс хардаг учраас өөрийгөө айтаахан хүн гэж тайлбарлаад харуулж тасан л бол мэдэхгүй зүйлтэй санаа зовох хэрэггүй. Асуухад болно. Угаасаа ажил хийхэд бүх зүйлийг ихнээс нь заагаад өгдөг. Юу хаана байдаг, ирээд хамгийн түрүүнд юу хийх үү гэдэг. Гуравдугаарт ер нь бол ихэнх менежермууд 6 сараас дээш ажиллах хүн хайдаг. Эсвэл тэдэн сар ажиллах хүн хайж ингээд зартаа ингээд багтаагаад өчгсөн байдаг. Ер нь л ихэнх тохиолдолд хэр удаа ажиллах бодолтой байгаа вэ гэх юм бол ер нь л ажилланаа гэж хэлэх хэрэгтэй. Тэгээд цагаа тулахаар би ажиллах боломжгүй болчлоо. Уучлаарай гэд хэлгээд хүн бол ялгана шүү дээ. Гэтэ ер нь бол нэг газар удаан ажиллах ч гэсэн хүнд хэрэгтэй байдаг. Ингээд нэг хүнийг удаан таньдаг болж байна л гэсэн үг шүү дээ, тий? Хүн хоорондоо ярилцаж чухал учраас. За тэгээд ярилцлагатай тэнцсэний дараа бол 4 цаг хавцаа өөрийнхөө ажиллах цагтаа ажиллаж үзлээд ажиллаа сурдیں۔ Тэгээд дээрэс нь өөрийгөө ер нь бол ажиллаа сурж байгаа нэртэй шалгуулж байгаа байхгүй. Яг энэ хүнийг артуулбал яг ямар байх вэ гэдгийг одоо ажил олох чинь шалгаж байгаа гэсэн үг. Тэгээд ихэвчлэн чиний тэр цаг дээр өмнө нь ажиллаж исэн ажлаасаа гарч байгаа хүн юм уу? Эсвэл ажлынхаа зарыг тавьсан хүн буюу захиралтайгаа л байх л та хамт ажиллаж үзэх байх. Тэгээд бүх юм ихнээс нь зааж өгнө. Тэрийг ер нь бол юм бичиж байгаа юм шиг царайлах хэрэгтэй. Ер нь бичсэн дээр хүн нэг халт харчаад тэрийгээ тийм хутан цэжилчихдэггүй шүү дээ. Тийм болохоор утасныхаа нүүтэн дээр ч юм эсвэл цаас балаагаа бичих юм бол нөгөө хүндээ гэсэн энэ хүн сурмаар байгаа мэн гэсэн мессеж өгөх учраас тэмдэглэл хийгээрээ точин орж ирэхэд чанга дугаар мэдлээд инээж угтаад инээж гаргах хэрэгтэй. Тэгээд ялангуяа 24 цагийн дэлгүүрт бол мэнчилгээ маш чухал байдаг. Орж ирэхдээ сайн байна уу? Гарахт нь баяртай гэж заавал хэлдэг. Бас баярлаа. Эсвэл дахиад ирээрэй ч юм уу. Дахиад ирээрэй гэж хэлэх юм бол бүр илүү захирлаасаа point авах гэж би бодож байна. Яагаад гэвэл одоо булан эргээл менежер байхад яагаад заавал эдийн менежерийг сонгоно гэж тэнд ажиллаж байгаа хүнээс шалтгаалаад. Тэнд ажиллаж байгаа хүн кибун зүгкээ намайг ингээд зүгээр л би өнөөдрийнхөө нэг уух усаа аваад гарахад тэр газар ажиллаж байгаа хүн надад сайхан мэдрэмж өгч болно шүү дээ. Тэрний төлөө хүн энэ газар руу муухай харилцааны төлөө 2 алхаад энэ газар руу сайхан харилцааны төлөө 5 алхах юм бол 5 алхах газар руу явдаг байхгүй ямар ч хүн. Өөртөө гэсэн бодоод үзээрэй. Тэр дэлгүүрийн тэрэгч хөрхөн шүү ч юм уу те. Гэ бодохой бид шүү дээ. Би бүр багтаа ингэ дэлгүүрийн ахад дурлаад тэгээд өдөр болгон талхаа тийш очиж авдаг гэсэн. Бүр жоохон багтаа. Тэр их манайда юу хийж авдаг л таа гэдэг. За нэг 500 м-ийн зайтай дэлгүүр орох боломжтой байхад би тэр дэлгүүр рүү бараг километр гараа алхаж очдог гэсэн байхгүй юу? Тэр миний дэлгүүрийн ахад дурлцаад тэр ч яг хөө тэгээд тийм учраас доосон нэмтэй зочинтой яаж ярьж байгаа чинь чухал ханаа гэдгийг бодоорой. Тэгээд тэр өөрийгөө шалгуулж байгаа гэд би яриад байгаа шүү дээ. Энэ хэдэн цаг энэ цагтаа болохоор тэнд өөртөө хамт байгаа хүн таалагдахад болно. Яа миний бодлоор л тэнд хамт ажиллаж байгаа хүнд л чамайг ажилд авах хэсэг хамааралтай байт юм шиг санагдсан шүү. Тэгээд ажилд ороод л угаасаа эхнээс нь заагаад өгөхөд сурахад л болно. Тэгээ энэ бичлэгийг энэ хүртэл дуустал нь үтсэн хүмүүсээ л ажилд орох энүүхэнд бэлгүү дээ. За бүгдээрээ тэгээд цагийн ажилд хүсэн ажилдаа заавал ороорой гэж өрөөгөөд бичлэгээд басгая. Сайжанга гурвын кисэн нана көрдө. Тэгээд энэний дараагийн бичлэгээр болохоор амтан өөрчилж авах талаар оруулъя гэж бодож байгаа. Чи чамтай би яаж учирснаа ярьж байна. Тэгээд бас
би өмнө нь D10-ын талаарх бичлэг дээр ч гэсэн хэлжсэн. За энэ Job Career гэдэг аппликейшн маань биднэрт одоо ажилд оруулах эжидтэйгээс гадна D10 визээ маань сонгож өгөх эжидтэй байдаг шүү. За Job Career гэлтгөөс хараа минь. Энэ хоёрт D10 визтэй хүмүүс маань 7 хоногтой нэг удаа, за сартаа 4 удаа заавал ямар чамаагүй газар руу чивон хийсэн байгаарэ. Анкетаа явуулсан байгаарэ. Тэгээд тэр чин дараа нь баталгаажуулаад таас бичиг гаргаж ирэх боломжтой байдаг байхгүй юу? Тэгээд тэрийгээ дараа нь D10 визээ сунгахтаа аваад өгөх нь. Инээс болоод визээ сонгох чадахгүй байх хүмүүстэй би нэлийн таанаад тэгээд энийг дахиж хэлбэрсэн надлаа. Баяртай.